Яг өөрийнхөө давуу талыг мэдээд юунд сайн байна гэдгийг нь эхлээд өөрсдийгөө ойлгож олж авчаад яг тэр талаараа сайн хөгжүүлээд явах юм бол энэ стартапнууд эхлүүлэх боломж зөндөө байгаа юм гэдгийг ойлгож хүн техник технологи дагаад өөрөө хөгжиж явахгүй бол ер нь бол ирээдүггүй гэдгийг айгүй их ойлгож авсан. Азийн банкны Монгол төсөлтөө айгүй сонирхолтой бүх насны ангилалт эмэгтэйчүүдийн ажлын байрны оролцоо бүр эмэгтэйчүүдээс шалгаатай байгаа нь өндөр боловсролтой хэрнээ ашиглаж чадахгүй байгаа нь яг ингээд хэмжээ датагаар ингээд баг график болоод гараад ирсэн чинь айгүй шин сонирхол хэллээ. Сургуулаа төгсөөд ажлын байрнаар орохоор ингээд туршлага ерөөсөө ингээд хоримтлагдаг байдаг болохоор байгууллагууд эхлээд ингээд нөгөө зааж туслаад сурсан мэдж байгаа юмнуудыг хөгжүүлэр авч яваасай л гэж хүсэж байна. За би одоо ингээд 3 дугаар курс оюутан. Намайг ингээд төгсгөөр миний чадварыг ингээд бүрэн дүүрэн үнэлээд гоё хамт олонтой байгуулах авах болов гэдэгт айгүй санаа зовж байна. Энзигийнхэн ажил хайж байхдаа нөгөө цалин харж биш үнцэнтэй орчин найрсаг хамт олон хайж ажилд ордог шүү гэж хэлсэн та. Ямархуу багт хэдэн үнэтэй багт яг ямархуу үүрэг хариуцлагатай ирж энэ яг оруулж ажиллах. За тэгээд цалингийн одоо тийм боломжтой зүйлсээр цалин за тэгээд нэг бонус уушруулах. За илүү цагаар ажиллах бол юм бүх нөхцөл нэг тод байх юм бол ажил хийж байгаа залуу хүн ч туршлагатай хүн ч яг энэ анхаас зөв хүлээлттэй орж ирнэ.